Цагаан соёот Джек Лондоны туужаас сэлбэн бүтээлээ. Кино зохиолыг бичиж найруулан тавьсан Зүгүрийдий. Зураачид хөгжмийн зохиолч Оранский, дөрүүдэд Би наад аяа чинь яг 1 жилийн өмнө чамаа гэртээ ирэхэд чинь тоглож байж байлээ. Би энэ өдөрт дуртай. Яг үнэндээ бол амьдралынхаа 2 өдөрт их дуртай. Чи бид хоёрын сүй тавьсан өдөрт, тэгээд энэ чиний Клондайкаас эргэж ирсэн өдөрт. Би бүх юмыг тов тод санаж байна. Яг л өчигдөрхөн болсон юм шиг. Чамайг яаж хайж байснаа? Божигнсан олны дундаас олж харснаа? Цагаан соёот чамайг яаж өгцнийг чи санаж байна уу? Санахаар барах уу? Тэгэхэд намайг золтой л барьчихаагүй шүү дээ. Тэгээд одоо бид хоёр ийм сайн найзууд болсон мөн хайчих юм шүү. Тийм ээ, үнэхээр хачин. Ялангуяа тэрний юр бишийн амьдралыг санах юм бол гэхдээ хамгийн гайхалтай нь Элиза би энэнийг харсан юм шүү. Эхэн Чоны сүргийг дагуулж явдаг байсан. Дайралтсан бүхнийхээ сүнсийн зайлтал айлгадаг байсан. Чоны сүрэг гинэ? Тийм дээ. Чомда Чоны сүрэг. Харин өөрөө бол цэвэр цусны чон биш байсан юм. Цагтаа бүр чарган төлөлдөгдөж байсан. Тэр бол муу санаатай, аюултай аратан байлаа. Хөвч ойн хуйлэгч хүний зан арын шиг адилхан сайн мэддэг байсан юм. Тэрнтэй уулзахдаа би золтой ямаа алдчихаагүй юм шүү. Чи юу? Чи надад тэр тухайга хизээч ярьж байгаагүй юм байна. Хаана хизээ тэр явдлуулав? Энэ явдал Юкон мөрний хөндөд болсон юм аа. Бид олон хоног алс сумрын цаст дайдыг гатлан явсан юм. Эргэн тойрон нам гүм. Тэр хүнд бэрх зам хизээч дуусахгүй юм шиг санагдаж байж билээ. Ингээд л бидний чарганд хөлгөлсөн ногтын тоо өдөр ирэх тусам цөөрсөөр байлаа. Ногтоо алдснаар бидэнд тэр их цас мөсөн дундаас гарч чадлагүй тэндээ үүрд үлдэх аюул нүүрлээ. Чоннууд манай ногтыг дагуулж авч яваад барьж идээд байна гэдгийг бид ойлгож байлаа. Гэвч яаж хизээ тэгээд байгаа нь бидэнд оньсог мэт байсан.
Гэчи чон байна. Чон гэхэд хачин зүстэй юм. Би ийм ч хизээч үзээгүй юм байна. Энэ чон чарган төлөлдөг нохойтой их адилхан юм да. Энийг сүүлийн шарах юм бол би гайхахгүй шүү. Хой, чамааг яаж дуудлах юм сэсгэр минь? Хүрээд ир. Ингээд та бид хоёр гурван сумтай буудвал одоо л бууддаг цаг би лавалдах. Та юу гэж хэлэх вэ? Бууд. Энд чи буу мэддэг юм байл. Би яг ингэ гэж мэдсэн юм аа. Энэ гिचий чон чоны сүрэг толгойлохоос өмнө хүмүүсийн дунд байсан гарцаагүй. Төрүүчийн отог дээр манай хоёр нохойг энэ л хуурч авч явснаас зайлахгүй. Тийм ээ. Энэ их адтай амт юм байна. Гэхдээ би чамайг нухахтаад нэг нухандаа отж яваад буудаад нь гачхна. Харин чарганаасаа их олдож болохгүй шүү. Гурван сумтаа гэдгээ санаарай. Сүргээрээ чам руу дайрах юм бол гурван сум чинь 3 удаа шол хийж дуурахаас цаашгүй юм болно шүү. Ойлгов уу? Хайгуу чиртнэ. Би энэ батгаймаас түүртлгүй гараад явчихж байсан юм оо. Урагшаа. 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 Буцаад бий. Буцаач. Шөнөн. Шүн боллоо. Би ганцаараа үлдсэн байдаг. Харан хойд чоннууд зориг орж бараг хажууд хурч ирсэн байлаа. Шухамдаа тэрл үед би тэр гिचий чон хичнээн муу санаатай арга залтай болохыг мэдсэн.
Муу сайн араат нууц. Олон хоног өнгөрлөө. Дулаан өдрүүд ирлээ. Амьтдын амьдрал үлсгэлэн захирагддаг үе өнгөрлөө. Тэр цаг байгалийн хамгийн хүчрхэг хууль болох үр төлөө өсгөн бойжуулдаг авуугай их жамаар солигдлоо. Чоннууд өлөн сүрэг болон явдаг тэр цаг нэгэнт мартагджээ. Одоо тэд ойн аливаа амьтны айдал хос хосоороо болж бүлээрээ амьдрах болжээ. Ойн альж хэсэгт их амьтны өрний мэгэн зүрх цохилж байлаа. Булганы их өнжин завгүй. Зулзгануудаа өчүүхэн боловч аюул ослоос сэрэмжлэн соргог гихчин харж хамгаална. Нөгөө шар хичи чон энэ вэ? Тэр 5 бэлтрэг гаргажээ. Эх эцэг хоёр нь зулзгаануудаа адилхан халамжлан өсгөнө. Тийм хэдий ч их нь мялх бэлтрэгнүүддээ эцгийг ойртуулдаггүй ажээ. Тийм болохоор эцэг нь хизээч үүрэндээ ордоггүй юм. Бэлтрэгнүүд боожж байлаа. Тэдэнд идэж хэрэгтэй байлаа. Тиймээс эцэг их хоёр нь цуцхыг үл мэдэн ан хийн.
Уулын тарваг гिचий чоныг хараагүй боловч хурц мэдрэхүйгээрээ аюул ойрцсныг мэджээ. Тарваг олз болохоос өнгөрчээ. Гэвч гिचий чон аваа үргэлжлүүлсээр. Анхны айдас. Шилүүс хөвчийн хуулийг зөрчижээ. Энэ аратан бусдын эзэмшилд орж ирсэн байна. Шин сорилт.
шуурганы дараа. Шинэ өдөр ирлээ. Шуурганаар олон амьтан үхэж үрэгджээ. Шар гिचий чон амиа алдаж, эцэг чононч бас осолдсон байлаа. Тэр бүлээс ердөө ганцхан хөх бэлтрэгэл амьд үлджээ. Энэ их ертөнцид бэлтрэг нь таниж мэдэх зүйл юу ч байсангүй. Нүдэнд ялбаад өвдлөө. Бүх юм мананд бүрхэгдэх шиг боллоо. Бүх юм бүрлзэж, бараа дүрсэн үгүй боллоо. Тэгж байтал нүд нь гэрэлт таслаа. Тэгээд бүх юм өөр боллоо. Үл таних зүйлээс айсандаа бэлтрэг үүрнээсээ гарахгүй нилээ боллоо. Гэвч ямар нэгэн захирангүй хүчин түүнийг урагшаа гэж дуудаж хөтлөөд болсонгүй. Шинэ ертөнцид бэлтрэгэнд бүх юм сонин содон байлаа. Өвс ногоо цэлцээг нь авч, уулус, ман суурам агаар хөтлөн дуудах их дайд. Өдий болтол нүхэн агууд байсан бэлтрэг өндөр газар гэж юу болохыг мэдэхгүй байсан ч ямар нэгэн өвдөс түүнийг гэдрэг чангааж болгоомжлуулад байлаа. Өндрөө сайж байсан боловч сониуч зан нь дийлээ. Маргааш өдөр нь. Бэлтрэг цаашлах тусмаа юм үзэж нүд тайлсаар байлаа. Гэвч тэрүүхэн туршлага нь юухан болох вэ? Эхний үед тэрнийг ердөөл аз түшжээ. Хөвчийн хууль зөрчигдөв.
Энэ уулзалт бол хөвчийн амьдралын хуулийг тэр чигээр нь зөрчиж байгаа хэрэг юм. Гэвч нялх амьтад бол нялх амьтад шүү дээ. Харин нас бий гүйцэн амьтад бол өөрөө. Шин учрал. Голын эрэг дээр голын эргээр тэнж явсан бэлтрэг анх удаа элбэн хүүдийг харжээ. Тэдний хэд химаа усан дугаадаг зуршилтайг тэр яаж мэдэх вүлээ? Тэгээд ч усч гэж юу байдгийг, элбэнч гэж юу байдгийг мэдэхгүй байсан юм чинь дээ. Гэхдээ элбэн хүүд хөөхөн байлаа. Харин бэлтрэг балчир байсан болохоор тэднийг харсаар сэрэмж алджээ.
Шин амьдралд хүрэх замд Ингэж бэлтрийг анх хүмүүсийн дунд орлоо. Тэгээд энд эвтэй найртай Индиан айлд цагаан соёот гэдэг нэр хочтой болжээ. Маш сони явдал байна. Гэхдээ би бас бүгдийг ойлгосонгүй. Бэлтрийг хүмүүсийн дунд ороод яагаад тийм амархан ямар ч тэмцэлгүй тэдний иргэшилд оров? Яагаад эргээд хөвч рүүгээ эрх чөлөөт орчин руугаа тэмүүлсэнгүү? Тэр бэлтрийг хар нялхаараа байсан шүү дээ. Зан аран шинэнд бүрдээгүй байж. Тэр яг л зөөлөн шавар шиг байсан болохоор ахуйн нөлөөнөөс хамаарат ямар ч төрхтэй болж болохоор байсан хэрэг. Тэрнээс гадна цэвэр цусны чон бас биш байсан шүү дээ. Өөрийн их шар гिचэнээс тэр ихээхэн нохойны цус өвлж авч. Хөвчтэй байсан бол араатан болох байсан биз? Гэвч бүх юм өөрөөр эргэж тохиолдлоор хүмүүстэй тааралцсанаар хүнийг хань татах их өвдсөн сэргсэн байна л да. Цагаан соёот өссөөр байлаа. Тэрний нохойн цусан давмгайлж хөвчийн араатны хэрцгий аран шинийг даржээ. Тэрээр хүмүүсийн амьдралд байр сууриа олж тэдний төлөө зүтгэж нөхөр хань нь болжээ. Гэвч цагаан соёотын амьдрал алга эргүүлсэн мэт өөрчлөгдлөө. Индианчууд тэрнийг худалдаж цагаан соёот харгас хэрцгий хүний гарт оржээ. Тэр хүний зэвүүн муухай царайг нь ёжилж сайхан эсмит гэдэг байлаа. Тэр бол аимшигтай өөрчлөлт байлаа. Шинэ эзэн нь цагаан соёотыг эрх чөлөөгүй болгож торонд хориод ногтоор уруулж зодож эд бахаа хангадаг байлаа.
Тэр хүн цагаан саяатын ярддаг хэрцгий зангаас бусад бүх арга шинг нь устгаад харин ярддаг хэрцгийг нь хязгааргүй их болгохыг хичээсэн. Тэр хүн яах гэж тэгсэн хэрэг үү? Цагаан саяатыг ашиглаж мөнгө олдог байсан юм. Тэр хүн тэрнийг зөвхөн ашиг олох хэрэгсэл болгосон байлаа. Сайхан Смит сансандаа хүрсэн. Саяат. Энэ муугийн байж байгааг хараач. Гөвшөөдөг. Чи галзуур муу? Айдын хөт сайхан Смит. Чи сониор муу? Буу тавихаа одоохон бол миний энэ газар баар болохоос ч буудлын талбай биш. Уучлаарай хадагтай. Танаа энэ чинь тамхи татчих болох уу? Чи юу гэдэг байгаа юм? Хүний толгой руу буудчихвал яах юм? Чиний хийг онцгол наа бүндгэл чинь хоосон биш ядаж хорлон сувтай болгосон. Commentus pica moveneneisitikenomet. Asas pekul, makanane se trede, mekane se tekemina noisitiki. Kemen vytises. Ah, nekepul, nases pikin. Nugibenessa, Сайн уу Дик? Чи яаж яваад ийшээ үрж ирэв? Сайн уу? Би нохойн зодоо үзэх гэж 800 миль газар туулж ирлээ шүү дээ ноёдоо. Аргагүй. Энэ өдрийн хамгийн сонирхолтой зодон болох гэж байна шүү дээ. Тэгвэл би яаж ирсэн мэн болж дээ. Тэр дэмий уг. Яагаад? Цагаан саяат тэр муу нохойг би энэ махыг зулгааж байгаатай адил тасчиж хаяна. Гэхдээ саяат надаас баг цаг зарах байдгүй. Чи эдгээр бардан байна. Гэхдээ чи цагаан саяат харсаар байтал аль урдаа барьдаг 10 нохойг нухчихсан юм шүү. Гэхдээ бүлдөг шүү дээ. Гэхдээ цагаан саяат ч бас ухаантай шүү. Ухаантай эсэх нь би мэдэхгүй юм. Гэхдээ цагаан саяатад бооцоо тавиад дийлнэ гэдэгт нь эргэлзэнэ гэдэг бол Британий банкны чекер мөнгө хөсгөл эргэлзэхтэй адил юм. Тийм болохоор би тэр мухар сүлтэд сохор зоорч тавихгүй. Тэр бүдүү эзэн наан зүхтаа чигвэ дээ. Би бооцоогоо 2 дахин нэмсэн чадна. Ой, Дик. Юу гэв? Би бооцоогоо нэммээр байна. Хэдийг нэмэх гэв?
чамд болоод чиний хэтвчэнд ашигтай тэр тоогоор Чи юу хэлэх гээд байна? чи болоод чиний хэтвчний овор яг 2 дахин багасвал аль алинд маань ашигтай гэж хэлэх гээд байна. Тийм болохоор би бооцоогоо 2 дахин нэмэх саналтай байна. Чи бидгийг байж чадаад бай, Майк. Яагав? Айга чичирч байна уу? Үгүй ээ. Сим Кина тоглоомоос хэзээж сатгалж байгаагүй. Хүлээж авлаа. Тэгээд дээрээс нь 50-ыг нэмье. Уухаас чи яах вэ? Дээрээс нь бас 50-ыг тавьчихъя. 250. 300. 500. 500 дээр 300-г тавья. Мянгаыг тавьлаа. Чи солиоров Майк. Тэгвэл 1500-г. Одоо болж үз. Кенсина ингэж байж тоглоомын газар алдав та. Зүгээр. 2000. 2500. Bari. Bari.
Барь. 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 Чөтгөр гэж. Мо чөтгөр. Яаж вэ? Удаач. Май монорш. Заяагүй хог. Өдгөө хог. Мэд. Надад туслаач. Энэ ч одоо юу болж байна? Энэ юу хүн бэ? Барьж байгаарай. Татар. Сайн тат. Уаратнууд. Зугаач юм амун олвоо. Сайхан эсмэчиж баларлаа да. Энэ одоо хингээч юу? Хөөе залуу. Чи хүний хэрэг тошоо дүрээд байгаа юм биш үү? Надад битгий тоо үйдэн. Гэхдээ та бид ингээд салахгүй л эрүүг нь ямар хөшихгүй болохгүй. Өөрлөгөө татар. Тат. Татч байна. Тат. Шүдийн хуулчихваа. Би хүзүүг нь хуулна. Би шүдийн хуулчихваа гэж байна шүү. Би хүзүүг нь хуулнаа. Энийг ав. Мэд. Чарны сайн хоо ямар үнэтэй байдгийг? $300. Ийм зажлуулж өнгөөсөн юм хэд байх вэ? Тал үндэл хөргөө л үү дээ. Та дуулав уу? Би танд $150 өгөөд энэ нохоогч нь авлаа. Би нохоогоо зарахгүй. Үгүй та зарна. Яагаад биний чинь худалдаж авчихна гэж? Би ингэж элэг бариуж дээрэмдүүлэхгүй шүү. Хүн бүр өөрийн гэсэн эрхтэй шүү. Гэвч та бол хүн биш. Аратан. Ав. Энэ чинь зүгээр өнгөрөхгүй дээ. Та нартай уулзнаа гайгүй. Энд чинь одоо хий юм бэ? Цэцэс. Уудын Скот. Тэгээд тэр үүдийн Скот гэж хий юм бэ? Чөтгөрөө гэж. Уудын ажлыг нэвтэрхий мэддэг хүн гинлээ. Танд зөвлөхөд түүнтэй харгалдаад хэрэггүй болов. Би анхаарал ихэд вэ гэж бодсон юм. Тийм ч болоод би анханасаа тэрнийг шийдсэнгүй. Ийм л хачин байдлаар цагаан соёл миний гарт орсон юм да. Тэрний гимчтгэж тийм хэцүү байсангүй. Гэвч тэнхэрсэн хойно нь бүх харин шингаас нь тэрэнд ганцхан ярддаг хэрцгий занд үлджээ гэдг нь надад ойлгомжтой болсон. Маш хэрцгий зан. Тэр энэ ертөнцийг бүхэлд нь ялангуяа хүмүүсийг үзен яддаг болсон байлаа. Тэр сайхан гэж Смитийн дүр төрх хой тойнд нь гүн гүнзгий хоногшиж үлдээд гадаад ертөнцид хандах хандлагыг бүхэлд нь тодорхойлж байх шиг санагдаж байж бил. Би хүмүүсийн өмнөөс яс хавталцах шиг болж байсан шүү Алиса. Хүний өмнөөс
Тэгээд би хүн гэдэг чинь огт өөр, авгаа том, саруул сайхан, ариун шудраг юм гэдгийг цагаан соёотод ойлгуулгасан гэж бодсон юм. Тэгээд би цагаан соёотыг өөрчилж засъя. Тодруулж хэлбэл хүн гихч амтны түүний өмнө хийсэн нүглийг наманчилж цайруулъя гэж санаа шулуудсан. Тэгээд яасан? Би тэр зорилтоо биелүүлж эхэлсэн. Гэхдээ дараа нь нэг биш удаа зориг шантарч байсан шүү. Нэмэр алгаа. Чон юм болохоор хизээж гаршихгүй юм шиг байна. Яг чон гэдэг нь ч юу л бол. Эмээн ч юм уу, өвөөн ч юм уу нохоо байсан лавтай. Харин нэг зүйлийг би гарцаагүй мэдж байна. Тэр Фрэжинд халцрахыг нь харж байна. Энийг цагтаа хүн гаршуулж тэрж байтга чарган төлдөг байсан байна. За тэр чи юу бол? Гарцаагүй хөлдөг байсан. Тийм л юм бол яагаад манай төдий явдал байсан мөртлөө яагаад тэр зэрлэг аран шин огт арилахгүй байгаа юм? Уяатай байгаа болохоор тэгээд байгаа юм болов уу? Гүйгэд гинжнээс нь суулаа тавьж хуй яасан юм бэ? Гүүгээд явчихна. Гүүгээд явчихна. Мэдээж гүүгээд явчихна. Гэхдээ үзэд алдах хэрэгтэй. Тэгвэл дээ. Гүтэр хараач. Ойлгож байна. Ээж сайн нэг дохоо. За алив. Сайн нохоо алив. Сайн. За. Сайн нохоо. Хатар зууж байна шүү. Хэрэггүй. Би тань нэмэргүй гэж хэлсэн шүү дээ. Бүх юм ойлгомжтой. Хэрэггүй. Та энэ нохой тамийн зовлон тарчилж ирсэн гэдгийг мэдж байгаа шүү дээ. Тийм юмнаас Тэнгэрийн элчиг ариун амьтан гарч ирэхгүй нь мэдээч. Энийг төвчгээрээ нэг боллоо. Энэ манай 3 нохойг барьсан. Одоо та өөрийгөө хар мэж. Юмд бас хязгаар гэж хийч гэж би. Тэрэнд рүү ташууртай атсан минь буруу болж. Би танаас маш их гүйж байна эсгот. Жаахан ухаан сэхэ авгалд. Хэрвээ засрахгүй бол би нэг өөрөө буудна. Би нэг алмааргүй байна. Алуулсан байх юм ч хармааргүй байна. Суллаад тавьчих. Тэгээд яахыг харъя. Маргааш өдөр нь. За яаж вэ соёот минь? Хуурал саарл байна уу? Чи тэн гэж хүлээж байна уу? Тэнийх ч нохой бол доо. Чамайг зодох гэсэн хүн алгаа. Та юу ч гэсэн ташуур барай. За болил доо. Архирхаа болоод өгөөч.
Бол. Хүний эрхлүүлэх ээлдэггүй хэлхийг чи хизээч ойлгохгүй юм гэж юу? За болоо би яахчгүй. За битгий арих. Та яаж вэ? Би энийг ална гэж хэлсэн. Одоо ална. Та тэгж болохгүй. Үгүй ална. Та өөрөө ухаансхийн ортол нь хүлээе гэж хэлсэн биш үү? Тэгээд хүлээлтээ. Үгүй энэ яаж вэ? Тэр хараач. Харта. Харж байна уу? Бууга нуугаад нэг үстэй. Гараад ирлээ. Надад нэг насаар хараал тусаг гэж. Үгүй тэр харда. Дахиад гараад ирлээ. Гараад ирлээ. Харж байгаа биз? Энэ ухаантай байна шүү. Тэр ухаан энэ гаргуулах хэрэгтэй. Тийм ээ тэр ч үнэн шүү. Ийм ухаантай нохойг алж байвал алдас болох биз. Энэ өвч нь харин надад сайхан санагдаж байна шүү. Хавар боллоо. Саяат. За яв. Уурч нь гарав уу? Айл хизээний ингэхгүй дээ. Ашиг хүрээд ир. Хүрээд ирлээ битгий. Дургүй байна уу? Айгаад л байна уу? Надад итгэхгүй л байна уу? Тэгвэл мах. Мах идэхгүй. За мэ. Мэ, авал та. За, авал та. Идэж. Аваач тий. Авал та. Ашгүй тий. Хэдийн ингэхгүй. Яасан? Дахиад идмээр байна уу? Үгүй найз минь. Одоо чи зөвхөн гараас авъя шүү. Замэ. Заавал та тэнийг минь. Битгий. Хаа. За тэр харав уу? Яах ч байгаа үстэй. За, маш өрөөд. Өрөөд. Сайн хаа. Та яаж вэ? Үнэхээр наадах чи удам нохой байсан гэж та бодоод байгаа юм уу? Та дими санаа зовж байна мэд. Удамд нь чухам юу байсныг би мэдэхгүй. Гэхдээ энэ сайхан сэтгэл муу санаа хоёрын ялгааг сайн ойлгосон дэг шүү. Хөөе. Та шилдэг уулын инженер гэгддэг ч гэсэн мэрэгчлээ буруу сонгосон хүн байна. Та циркэд амтны сургууль болох ёстой байж тээ. За яхаа, та шоочлоо мэд. Гэхдээ та бид хоёр эндэрэгүүд би үнэхээр баяртай байна. Нэгэн шөнө.
цагаан саяд нэг амьтныг ноолж байна. Эдрэг. Яд цаашаа холд. Саяд яв. Аваарай. Та ханаас гараад ирвэ. Сайд удаач. Ариун гэгээ бүхний нэрийг барьжгүй энийг холхон байлгаж Үгүй яагаад толхон гэж? Ойлтулсан ч болно шүү дээ. битгэлтэй намайг тавьчихал да. Намайг өрөвдөж хайрл. Бид арай эрт гарч ирж цагаан саяатад таныг тасчихад нь садаа болсондоо л харамсаж байна. Мэт. Наадхад авчих. За. Яв. Дахиад урилгагүй битгий ирээрэй гэж зөөвлий. Баяртай. Хагас өдөр ирлээ. Та сонстоо. Сонсож байна уу? Саяат танаас хагацсан гэдээ ойлж байна шүү дээ. Калифорнид ч надад ямар хэрэгтэй юм бэ? Би ч гэсэн тэгж бодож байна. Нэрээ тэнд чон ямар хэрэгтэй юм бэ? Тэгээд бүр Калифорнид шүү. Энд чинь тентхийн бүх нохойг барьчихсан штэ. Намайг торгуулаар сүрүүлэхгүй маа гэхэд засаг захиргааныхын тэртээ тэргүй надаас сураагаад авчихна. Тийм ээ. Энд чинь эрэлгэл дээ. Тэр үнэ. Үгүй дээ. Ямар ч боломж алга. Боломж алга? Мэдээж ямар ч боломж алга. Та энийг үргэлж харж байх тусгай хүн хөлсөх хэрэгтэй болно. Боломжгүй юм байна. Та сонстоо. Танд яста айхтар тассан байх шүү. Айхтар тасчээ. Та болооч тэмээч. Би яахаа юу хийхээ өөрөө мэдж байна. Таны хэлдэг зөв үү? Гэхдээ юу гэж? Гэхдээ та ингэж цугулд хэрэггүй. Таны царайг харуул. Та яхаа огтонч мэдэхгүй байгаа бол та. Харин тийм ээ мэд. Би үнэхээр яхаа мэдэхгүй байна. Гэхдээ л нохоо аваад явна гэхээр тун утгагүй санагдаад байна. Тийм ээ. Утгагүй байж болох юм аа. Гэхдээ надад нэг насаар хараал хүрэг гэж. Энэ таны явах гэж байгааг яаж мэдвэ? Энэ л над гайхалтай санагдаад байна. Би ястаа ойлгохгүй юм байна. Өглөө. Яваарай.
Та энийг аваарай. За. Ну, пошли. За, явъя та. Мэд. Проводите. Та эднийг гаргаад явуулж бай та. Провожу. Тэгье. Только вы не Харин та битгий удаарай. времени Цаг их баг байгаа шүү. За. подойди ко мне. Наашаа өрөөд ирдэ. Подойди. Нааш. Ну что, За, яв. хочешь ехать Надтай со хамт мной? явмаар байна уу? Сайн хой. Не могу. Даанч би чамайг авч явж чадахгүй нэ. Не могу. Чадахгүй. Понимаешь? Ойлгож байна уу? Чадахгүй. Тэнийг минь дээ, тэнийг минь. Жаль. Би чамайг өрөвдөж байна. Их өрөвдөж байна. Наконец. За, ашгүй дээ. Тэр хараач. Хараач. Хүрээд ирлээ шүү. Цагаан саяач. Давайте. Алю, наадах нааш төргөөгөөрэй. Не надо. Хэрэггүй найз дружить, минь. Кимет. Так значит, Тэгвэл наадах чинь с вами тантай хамт явах юм уу? Надтай хамт.
Сайн яваарай уйдэн. Сайн яваарай.